Сайн байцгаана уу хүүхдүүдээ, багш нь өнөөдөр дөрвөлжих урлагийн хичээлээр нохой хийх аргыг зааж өгч байна. Хичээлийн анхааралтай үзээд дагаад хийгээрэй. За ийм хөрхөн нохой хийх нэ. За өнөөдрийн хичээл маань хэрэглэгдэх зүйлс нь болохоор өнгийн цаас, цавуу, халмаастай буюу эсгий бол хэрэгтэй. За энэ нохойгоо өнөөдөр хэдүүлээ улбар шар өнгөөр хийцгээе. Өнгийн цаасаа бэлтээрээ. 2 өнгийн цаас хэрэг болно. За эхний цаасаар нохойнхоо толгойг хий. Ам дөрвөлзэн цаасаар ром хэлбэрт оруулан бариарай. Дээд доод 2 өнцгийг нийлүүлнэ. Маш сайн нийлүүлээрэй. Нийлүүлчихлээ. Тэгвэл нуглаасаа ширээн дээрээ тавьж агаад гаргая. Сайн дарж өгөөрэй нуглаасаа. Нугалсан цаас маань уруулжийн хэлбэртэй болсон. Тэгвэл хамтдаа нохойнхоо чихийг хийцгээе. Чих нь ямар байхыг харъя. Ийм хөргөн урт чихтэй хөргөн нохой ах нэ. Тэгвэл чихийг хий. Нэгдлийн чихийн гэж. Нэгдлийн чихийн бэлэн боллоо. Нөгөө талын чихийн цгээ. Яг адилхан углаарай. Ийм болсон байна. Одоо хэдүүлээ нохойнхоо мишорыг хий. Энэ доотлын гурвалжингаа дээшлүүл. Дээш нь баг зэрэг нуглаад өгөөрэй. Сайн. Тэгээд нуглаад өгье. Ингээд нохойны маань толгой нь бэлэн боллоо. Нохойдоо хөөрхөн хамар нүд хийцгээе. Өөрсдийнхөө дуртай өнгөөр хийж болно. Багш нь өнөөдөр хар өнгөөр хамар нүдэнд хий. Энэ бэлдсэн энэ гурвалжин дээрээ хамрыг нь зурж. Багш нь зураад та бүхэнд харуулна. Энэ гурвалжингаа хар өнгөөр урагшлан бодъё. Нүдийг нь болохоор 104 зурсаар 104-аар хөөрхөн 2 нүдтэй боллоо. Хараарай бүгдээ. Ийм хөөрхөн бас. Одоо толгой нь бэлэн болсон юм чинь хэдүүлээ их биеийн хамтаа хийцгээе. Дараагийн өнгийн цаасаараа. Дараагийн цаасаараа их биеийн хийцгээе. Яг түрүүний толгойг хийдэг шиг адилхан 2 үзүүрийг нийлүүлнэ. Тэгээд түрүүнийхтэй яг адилхан ирмгийг нуглан голоор нуглан гурвалжин боллоо. Тэгвэл энэ нохоондоо сүүл хийцгээе. Түрүүнд нөгөө чихийг нугалдаг. Чихийг нуглах доошоо нугалсан бол одоо сүүлийг нуглахдаа дээш нь нуглана. Ингээд нуглана. Хэдүүлээ одоо сүүлдээ болсон юм чинь энэ доод үзүүрийг түрүүнд гадагш нь нугалсан бол одоо дотогш нь нуглана. Ингээд дотогш нь нугалчлаа. Ингээд их бие маань бэлэн боллоо. Их бие дээрээ нохойнхоо толгойг байрлуулж өгөөд ийм хөрхөн нохой болох нэ. Багш нь цавуугаа авлаа. Цавныхоо доороос эргүүлээд тохирсон хэмжээгээр гаргаад цавуунаа. Хэрэглэсэн зүйлээ буцаагаад тавлын шүүхтүүдээ. Толгоогоо түүний байрсан дээрээ. Ийм хөөрхөн нохой хийж суулаа штэ. Гэртээ аав ээжтэйгээ хамтраад ийм хөөрхөн нохойнууд хийгээд багштай зургийг явуулаарай. Баярлалаа. Дараагийн хичээлээрээ уулзцгаая.